иргэд олон нийт юу гэж дүгнсэн тухай уншиж танилцууллаа. За дээрэс нь нэмээд улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооноор оруулж ирсэн саналын томьёолоор санал хураалт хийнэ гэхэд сая улсын хурлын чуулганд орж ирж хууль зөрчлөө. Чи 10 жилийн ял аван шүү гэж нэг сайд нь намайг тэгж байх дарамтлаа. Анхаарууллаа шүү, чамд хэллээ шүү гэж хэллээ. За төрийн шийдвэрийг бол ингээд улсын хурлын чуулганы шүүх шийдвэрийг чуулганы танхим дотор бие биендээ зүгээр ингээд өгдөг болсон юм байна. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр өнгөрсөн парламентэд ерөнхий сайд байсан Утнаагийн хөрөлсөх өөрийн хүсэлтээр ерөнхий сайдаа өгөхөд явсан төрийн чуулганы процессыг протокол дээрээс та бүхэн танилцууллаа. За ингэхэд улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлцэх нь 99-р зүйл байдаг. Та бүхнийг ялангуяа манай хэвлэл мэдээлэл олон нийт өнөөдөр шууд дамжуулж байгаах. Та бүхэн үнийг нэг нарийн сайн хараатахаарай. За энүүн дээр бол 99-ийн 3 дээр нэгдсэн хуралдаан байнгын орооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна гэсэн байна. 99-ийн 4-т улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсан тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гаргахгүй гэсэн байна. За энэ одоо 126 гишүүнтэй шинэ чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлцэх нь 101-р зүйл болж дугаарлалт нь өөрчлөгдсөн. Гэхдээ үүнтэй холбоотой хоёр зүйл залт 101-ийн 3, 101-ийн 4 болж ямар ч үг үсгийн ялгаагүйгээр бичигдсэн байж байгаа. 101-ийн 3 дээр нэгдсэн хуралдаан байнгын орон санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна. 101-ийн 4 дээр улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсан тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гаргахгүй гэсэн байна. Тэгэхээр энэ бол өмнөх 99-ийн 3, 99-ийн 4-тэйгээ нэггүй адилхан байж байгаа. Энэ хуулийн зүйл заалт яг адилхан хэрэглэгдэд явах нь зүйтэй гэж бодож байна. Үүнээс өөрөөр хэрвээ бид нар санал хураалт явуулах юм бол ёстой жинхэнэ айгуул улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчсөн гэд энэ нь хуралдаан дараалагч би өөрөө үндэс хуулийн цэцэд очиж үр дагавар